За хэлж байгаа асуудалтай холбогдлолтой ер нь Монгол улсад энэ шинжлэх ухаанаа хөгжүүлэх юм уу үгүй юм уу? Энэ судлаачтай сонсох юм уу үгүй юм уу? Бусад энэ улс орныхоо энэ жишг дэлхийд байхгүй жишгээр одоо бид нэр ингээд шийдвэр гаргаад явж байна. Арчилсан орн хизээч ийм шийдвэр гаргадаггүй. Тэгээд энэ хамгийн одоо судлаач мэрэгжлийн гишүүд маань хүртэл энийг дэмжиж явж байгаад бас харамсаад байгаа. Тэгээд 1% гэдэг нэг юмыг бид нар гаргасан. Үүнээс хойш жил болгон энийгээ бид нэр дүгнж явж байгаа мó юм. 2022 онд 0.8% гэж. Тэгээд энэ хууль батлагдсанараа шинжлэх ухааны салбарт оруулж байгаа 1% яаж өөрчлөгдөх юм бэ? Тэрлүүгөө очих юм уу гэдэг ихний асуулт байгаа. Бусад олон улсын одоо байгууллагууд, олон улсын шишгүүдийг ингээ харахаар бол дотоодын бүтээгдэхүүний OECD-ийн орнууд бол үндсэндээ 2.7%, Европын холбоо 2.1%, Израиль 6.8%, Бүгдээрээ Солонгос улс 5.1% гээд үзүүлэлтүүдийн хувьд шинжлэх ухаандаа хөрөнгө оруулдаг улс орнуудын хөгжлийн ялгаа бусад төвчнүүд бол юунтэйгээ хамаарат бас өөр байгаа. Тэгэхээр энэ гол одоо үндсэндээ ярьсан асуудал яагаад хэрэгжихгүй байгаа юм? Энэ хууль батлагдсанараа ямар үр дүнд одоо очих юм бэ гэдэг ихний асуулт байгаамаа. Хоёр дахь нь энэ хуулийн дээр бас тодорхой заагдж байгаа бэлтгэсэн улсын зардлаар хийгдсэн энэ судалгаа мэдээллүүдийг нэгдсэн платформд оруулад энийг ашигладаг давхарлалтыг арилгасан ийм хэлбэрлүү орно гэдэг зохицуултууд байна. Энэ сайшаалтай. Гэхдээ зөвхөн платформ гэж харахгүйгээр илүү сайжруулах, илүү одоо захиалах хэрэгцээг одоо хангах чиглэлийн бусад өөр наривчлсан зохицуултууд дээр бид нар яаж ажиллах юм бэ? Нэг вебсайт хийгээд вебсайтаа судалгаануудаа оруулаад ингээд дуусчих юм шүү дээ. Гэсэн юм хоёр дахь асуулт байна. Гурав дахь нь судалгааны сургуулийг дэмжсэн гол зохицуултыг бол дэмжиж байгаа. 18-ийн 2-2 дахь заалтан дээр судалгааны сургууль гэж өөрчлөхөөр одоо тусгасан байгаа. Гэтэл бодол байдал дээр бол бид бүхэн одоогор судалгааны сургуулиудгүй байгаа. Тэгэхээр энийг дагаад одоо энэ сургуулиудын статус, үүнтэй холбогдлолтой асуудлууд яаж шийдэгдэх юм бэ? Энэ лүү шилжихэд ямар асуудал байгаа юм бэ гэдгийг бас тодруулъя. Зөвхөн одоо улсаас татаас авахгүйгээр төрийн өмчийн сургуулиуд сурагчдынхаа төлбөр дээр үндэслэж одоо үндсэндээ бол явж байгаа. Тэгэхээр энэ судалгааны сургууль болох олон талын энэ их усрыг бий болгох чиглэлээр алхам хийх гэж байгаа нь бол зөв. Гэхдээ энийг одоо ингээд бид нар одоогоороо хуулиа нээсэн ирнэ хийж чадахгүй байгаа шалтгаан юу юм бэ? Энэ дээр бас тодорхой одоо бид нар хариуцлагуудыг одоо тодорхой асуудлуудын шахаад ингээд явах хэрэгтэй. Энэ гурван гол одоо асуудлыг бол яг яаж шийдэх вэ гэдгийг бас тодорхой болгох нь энэ хуулийн гол чухал одоо зүйлтэй гэж бас ойлгож байна. Энэ дээр хариулт авъя. За Сархадын Зулбахаар гишүүн ажлын хэсгийн ахлагч хариулъя. За гамлаг гишүүний асуултанд хариулъя. Маш чухал одоо асуудлыг та бас хөндөж байна. Ажлын хэсэгтээ ч гэсэн яригдсан одоо дэд хорондорч гэсэн яригдсан манай байнгын оронд байнга яригдж байгаа зүйл учраас би зориуд бас зарим тоо хэлье гэж бодож байна. Өнгөрсөн жил бид 2026 оны төсвийг батлах үедээ шинжлэх ухааны технологийн сангаар дамжуулж хийдэг судалгааны зардалд 10 тэрбум төгрөг баталсан. Энэ өөрөө их хамгийн том одоо бидний бас нэг үгэлхэд бол хариуцлагагүй бас үйлдэлүүдийн нэг байсан. Оруулж ирсэн төсвийг одоо хасчихсан. 10 тэрбум гэдэг бол үндснээ 4-5 км л одоо хатуу уучлалт авсан юм шүү дээ. Би шинжлэх ухаанд ингэж л хандж байгаа. Судалгаанд энэ шүү дээ. Бусад зардлыг би хэлдэггүй. Нийтдээ бол 156 тэрбум төгрөг байгаа. Одоо энэ салбарын нийт зардал 66 хүрээлэн байгаа шүү дээ. Тэгэхээр таны хэлдэг гарцаа байхгүй нү? Сая дээр гадны улсуудын жишгийг хэлж байна. Хамгийн өндөр нь Израиль байгаа. Тэгээд энэ өндрүүдийн нэг нь бол Америк байгаа. 3.4% байдаг шүү дээ. Дотоодын бүтээгдэхүүний. Ингэж улс орон хөгждөг учраас бид бас өнгөрсөн хугацаанд энд анхаарч ирсэн. Сүүлийн одоо шинэ жилүүд бид энд бол дөрвтөө анхаарч чадаагүй болоод энэ хүндрэл гарч байгаа. Цалингийн ярих юм бол улсын цалин дундас цалингаас 1.7 дахин байгаа шүү дээ. Одоо эзэмшигний ажилтнуудын хамгийн өндөр одоо мэргэжлийн улсууд гэж байгаа юм. Тэгэхээр бид иргэжил бол одоо энэ хуулийн саяны зохицуултаар бол нэг 70 тэрбум төгрөг байгаа юм. Судалгааны ажлын одоо орж чадахгүй байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг хүрээлэнгүүдэд нэг 70 тэрбум төгрөгийн төрийн байгууллагуудаар дамжсан энэ судалгааны болон одоо тооцоол хийх, шинжлэх ухааны одоо үндэслэлийг гарах, үнэлгээ хийхин ажлуудад орох боломжийг нээж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол хүрээлэнгүүдэд бас зохих төвшний бас боломж нээх баха гэж байгаа юм. Гэхдээ энэ бол хангалттай биш. Бид одоо төсвийн хүрээний мэдээлэл орж ирэх чинь төсвийн хүрээний мэдээллээр бид шинжлэх ухааны технологийн сангийн зардлыг тэр одоо эдийн засгийн хөгжлийн яамд хөрвүүлсэн бидний дүнэлтээр бол манай байнгын ороор дамжиж хөрвүүлсэн дүнэлт шүү дээ. 3-4 дахин багада дээд нь бол 4-6 дахин нэмэх юм санал оруулж байгаа.
Энийг та хүмүүс дэмжиж өгөөрэй. Тэгэхгүй бол хүрээлэнгүүдээр бол үндсэн чиглэлийнхаа судалгаа хийж чадахгүй байна. За энэ бол нэгдүгээр асуудал. Хоёр дахь зүйл бол энэ мэдээллийн сан бол гарцаа авахгүй чухал. Салангад баахан мэдээллийн сан байдаг. Тэр мэдээллийн сангаар дамжуулаад бид нар энэ судалгаануудыг ашиглах боломжгүй болчиход байгаа юм. Хаана ямар судалгаа байгааг бараг мэдж байгаа хүнгүй учраас энийг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Мори гэдэг том одоо шинэ платформтой болно гэдэг зорилго болгосон юм байлээ. Тэгэхээр энийг шинжлэх ухааны технологийн сан дээр өөр дөр нь байж байгаа одоо мэдээллийн сан дээр суурьсан байдлаар хөгжүүлэлтийг нэгээд энэний ашиглалтыг нь бол бүрэн болгоно гэж байгаа. Хувийн хвшил төрийн байгууллагууд бүрэн ашиглах, иргэд ашиглах боломжтой. Гэхдээ мэдээж хэрэг энд бол ашиглалттай холбоотой судалгааны үр дүнгууд зарим нь бол одоо хаалттай зүйлүүд байдаг, зарим нь хагас хаалттай зүйл байдаг, бүрэн нээлттэй зүйл байдаг. Энийг тухайн байгууллага өөрөө зохицуулаад явхаар бас энийг одоо бид бас ажлын хэсгийн хүрээнд тэрнээс гадна одоо байнгын хорондор исэн гэдгийг танд бас мэдээлэл болгоё. За 3 дахь зүйлийн тухайд энэ судалгааны их сургуультай холбоотой асуудал юм байна. За асуултаа гүйцэг хариулчихъя. 1 минут Сархатын Зулбахаар гишүүн ажлын хэсгийн шүү. Ахлагч. За 2023 оны 7 сард батлагдсан боловсрал шинжлэх ухааны одоо чинь салбарын тухай одоо бид хуулийн эрх зүйн шинжилгээ хийсэн. Энийний дагуу судалгааны их сургуулиудаа болохоор одоо ийм хуулийн одоо шинэ үндсэл бий болсон. Энэ одоо сургуулийг байгууллагатай холбоотой асуудлыг төрийн захиргааны төв байгууллагад нь одоо чиглэл болгочихсон байна. Судалгааны их сургуулийн хууль оруулж ирэхэд юм чиглэл болсон байна. Тэгэхээр энэ асуудал бол боловсролын яам дээр одоо энэ асуудал бол өөрөө бэлтгэж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр зэрэг яг бид энэ удааны хуулийн дээр бол судалгааны их сургуулиуд одоо хуулинд байхгүй, байгуулагдсан зүйл байхгүй учраас энэ одоо хуулийн дээр энийг оруулах чадаагүй. Өөрөөр хэлбэл одоо эрх зүйн хувьд бол энэ боломжгүй учраас энэ хасцсан. Гэхдээ цаашдаа бол бид энийг хуулинд батлагдсан нөхцөлд энийг бол анхаарал явах зайлшгүй шаардлага байна. За мөнгөн цогийн ган хөлөг гишүүн тодруулж асууя. Эхний асуудал дээр яагаад нэг хувьд хүрэхгүй байна гэдэг дээр яг нэг тодорхой дүгнэлт яг өнөөдөр хийгээд авах нь зөв баг. Үнэхээр шинжлэх ухааны байгууллагууд 1% санал төсөвдөр оруулж ирээд бид одоо хассан юм уу? Эсвэл анханасаа бага санал оруулж ирээд ингээд үндсэндээ явсан юм уу гэдгийг эргээд яг нэг тодорхой танилцуулаач. Өнгөрсөн оны одоо төсвийн төсөл дээр засгийн газраас орж ирсэн төсөл яг хэдэн хувиар шинжлэх ухаан руу зарцуулна гэж орж ирсэн. Хурлын гишүүд яг хэдэн хувь болгож хассан гэдгийг тодорхой одоо яг нэг энэ хууль яригдвартай холбогдлолтой илээд өгч гэж хүсэх байна. Эндээс ерөнцөндөө бол одоо олон гишүүд нэг шинжлэх ухаанаа хасъя, энэ лүү зориулахгүй болын энэ төр гэдэг ийм хандлага бол би бол байхгүй гэж бодож байгаа. Гүйцэтгэл зохион байгуулалт энийг ойлгуулж ажиллах тал дээр бид нар бас алдаа гаргаж байна. Тэр яг энэ чиглэлийнхаа дүгнэлтийг саяхан одоо өнгөрсөн жил дээр хэдүүлээ харьцуулж хараад цаашдаа яах вэ гэдгийг бас нэг яриад авах нь зөв гэж бодож байна. За хариулах уу. За ажлын хэсгийн ахлагч хариулъя. Сархатын Зулбахаар гишүүн. За өнгөрсөн жил бол яг бид бол анхаарсан. Шинжлэх ухааны одоо ажилтнуудын цалинг бид 15-оор нэмэх санал орж ирсний бол хамтдаа бид дэмжиж явуулсан. За энэ батлагдсан. Миний саяны хэлсэн бол судалгааны зардал шинжлэх ухааны технологийн сангаар дамжуулалт орж ирж байгаа. Энэ дээр бол багтар зардал орж ирсэн. Үндсэндээ бол 30 тэрбум руу хүргээд оруулаад ирсэн бид нар 10 тэрбум болгоод хасчихсан. Энэ гэхдээ их маш бага зардал шүү дээ. Нөгөө төгөр хүрээлэнгүүд энэ 66 хүрээлэн дотор бол бас судалгааны зардлуудаа нэмж оруулж ирсэн саналаа өгсөн. Энэ бол эдийн засгийн хөгжлийн яам дээр өөр дээр нь бол энэ бол хасагдсан. Бид нэр ихэд бол угаасаа маш бага дүнтэй орж ирсэн. Цаашдаа бол бид энийг бол одоо өндөр дүнтэй байлгах чиглэлээр саяны хэлсэн 11 дүгнэлт дотор энэ бол байж байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам руу хүргэдэг тэр одоо бидний дүгнэлт бол буцаад бол тогтоолын төсөл болж гарах ёстой. Тогтоолын төсөл маань өөрөө манай төсөвтөр бол тусах ёстой гэж ойлгож байгаа юм. Тэгэхээр энэний дагуу бол бид болж игэл эхний ялжинд бол 0.2-оос 0.3 руу хүрэх чиглэлээр бол бид явах ёстой. Бидний